Иргэд ирлээ. Иргэн ирлээ. Сэргэлт ирлээ. Мэргэлт ирлээ. Тийм ээ. Бид ирлээ. Эргэлт ирлээ тавтай морил. Тийм ээ. Бид нэр season 2-оо эхэлсэн. За тэгээд бид нар маш гоё 10 оролцогчтой бид нар season 2-оо эхлүүлж байгаа. Энэ 10 дугаарын турш та бүхэндээ маш гоё хүмүүстэй уулзуулахаас гадна те маш гоё халуун дотны яриа өрнүүлэх болно. За тэгээд Эхний дугаарт маань орох YouTube-ийн од нэгэн та бүгдийн хайртай цэгэнд очих болно. За тэгээ бид хоёр эцэгтэй нартай туслагаараа туслана. Харин бид хоёр туслах хэрэгтэй болсон байгаа. тэгээ бид хоёр туслагчаа олсон. Тийм ээ. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Top Electronics. Тинико. За Top Electronics-аас бид хоёр хамтарч ажиллах те бид хоёрын ажлыг хөнгөвчлөх гоё тоос сорогч сонгох гэж байна. Ямар тоос сорогч сонгох вэ? Харин тэр нэг Одоо ер нь бид хоёр дандаа ихэвчлэн нөгөө хүүхдтэй айлд очих болохоор нөгөө хүүхдтэй айлд шин ингээд нөгөө хуурай болгон чигтэй цэвэрлэгийг аль алийг хийчмээр эзэгтэй бас одоо ажлыг хөнгөвчлөх юм хэрэгтэй байна. Тэгсэн чи амар олон төрөл юм бэ? Тийм ээ. Чиний барай зүгтээ харъя да. За надад бол энэ ингээд айгу хүнхэн харагдаад байгаа байхгүй юу? Маш хамсаархан. Ердөө. Тийм байна. За тэгвэл надад болохоор заяа юу санагдчихээн. Энэ ч юм уу те. Жоох ингээ харахад нэлээд нүнжигтэй те бас ингээд угаачдаг, тоосны соруулцдаг. Тэгээ дээрэс нь нөгөө юу яачдаг байвал зүгээр нь. Бактери устгачдаг. Тийм үү? Энийг сонгож гинөө те? Тэ надад энэ гоё юм. За тэгвэл би энийг сонгоё. Яна энэ зүрхийг би арилгамааргүй байна. Зүрхээ гот хайруулаад зөрчилдөг. Юу хийгээд байгаа юм бэ? Хэлцээ. Зүрх мөрчсөн. Яаж аа? Ингээд бид хоёрын туслах сонгогдлоо. За ажилдаа тавтай морил S9 Artist Pro минь ингээ гуруулаа очиод цэвэрлээ туслаад байж тээ. За гуруулаад нэг хөөрхөнд юугаа хийчихье. Бам. Нөгөө нэг манай бас нөгөө те зочиндоо бас гоё нүнжтэй билег өгөх шийдсэн манай нэвтрүүлэг. Тэгээд бид өөрсдөө бас эзэгтэй хэм бас хөдөлмөрийг хөнгөвчлөх эрүүл бас хоол хийх тохиромжтой тусгүй шаргачиг өөртөө сонгож авахаар уг нь тийм зохиол хий гэсэн чинь за их тэрийг авах гэсэн. Тэр л аваад яваарай. Тэгээ аваа. Тэрийг аваад тэгээ ажил гоё явъя. Нөгөө тусгүй шаргч маань энэ ахгүй хариуна. Тийм үү? Ягаад энэ? 25 оны шин загвар зэнгүүтээ маш хурдан болгоно гэсэн. Тийм үү? За эн чинь тэгэл бүр 11 төрлийн хоол хийж болно. Тэг чи бүтээс амар байгаа байхгүй айлдаа хоол хийж. Тийм штэ. Тэгээд чи айлдаа гоё бэлгэлэхэд ямар ч эзэгтэй баярлах бэлэг болж байгаа байхгүй юу? За энийг авъя. Ишээ гэрээ ишээ гэрээ. Тий. Тэгээд дотор суучгаа. За нарийн дах. Гэхдээ тоос нарч хий. Тэрийг авъя. За би тоос аргач авчих. За явах уу. За явъя. Тийм ээ. Манай эргэлт ирлээ. Top Electronics. Юу вэ? Одоо би суудах. Чи юу? Одоо би. Ингээ барьцдаг штэ айгуу дээ. За суу наа. Сайн гоё нөө. Гоё. Үнэхээр гоё. Oh my god. За хамарч. За тэгээс явъя тэгэхээр айл руу гоё явъя. За баярлалаа. Айлтаа уулзцгаая манайхаа. Окей. Oh god. Энэ бол Азаа. Хөөрхөн хүүгийн ээж гайхамшигт ганц бие ээжүүдийн төлөөлөл. Тэрний өхөөртөн дууддаг нэр нь Гүнж. Гүнж юм байна. Тэрээр амьдралын шуургыг сүрж яваа. Бас л биш юм байна. Дагаж яваа.
Эхний орд болохоор ч тэрний нэг мөрөн дээр нь аз жаргал, нөгөө мөрөн дээр нь уйтгар гуниг оршдог. Хэлэх дуртай үг нь арх бол амьдралын дайсан гэдэгч тэрээр дайснаасаа айж явсан түүх байхгүй. Тэрний мөрөөдлийн дүр нь аз жаргалтай, хайр дүүрэн, баян тансаг, гоё эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсдэгч яагаад ч юм тэрэнд дандаа л өгсөн, хагцсан, өвдсөн, ганцаардсан дүрүүд оногцоор байдаг. Азаад маань 50 кг явсан түүх бий. Гэхдээ тэр азааг маань энэ азаа идчихсэн. Та тэрний инээднээс нэг бол амьсгаадалт, нэг бол архиралтал сонсно. За тэгээд азаа маань бидний найз азаа, ээж азаа, мөн ээжийн хөрхөн охин азаадаа удахгүй эхнэр азаа болоорой гэж ерөөй. Харин энэ бол Ари. Хоёр хөөрхөн хүүхэд халамжид ханыхаа хамт аж төрөн амьдардаг. Тэрээр цуутай жүжигчин биш ч гэлээ цуутай хормын эзэн. За энэ ч яхав. Тэрнийг бид архив Ари гэж хочилдгийн. Учир нь тэрэнд бидний тасарсан, тесэрсэн, шогтсон, шоолсон гэд бүхий л цаг үеийн баримт нотлогоо тэрний алтан сан хөмрөгт бараг л натраатаар орсон хувилбартайгаа бий. Тэрнээс чинь болоод л энэ олон жил муудалцахгүй найзалж байна да. Сүх далайтай л өхөр амар гэдэг үгний хамгийн сонгодог жишээ нь манай Ари. Угасаа ч үхрийн орд. Тэрээр жил бүр хамраа шинжилдэг. Яагаад ч юм бүү мэд. Цаг барьдаггүй хүнд цалин өгдөг байсан бол өдгий тэрээр тэр бомтон болох байсан. Гэхдээ Ари маань цаг барьдаг болчиход яг тэр бомтон болно шүү. За тэгээд найздаа тэр бомтон болоорой гэж ерөөй. Тэр орлоо шүү. Яна гэрээ цэвэрлэг байгаа шүү. Харин бид нар цэвэрлэн штэ угаасаа. Гол нь бид нар цэвэрлэн. Яаж юм алдчихлээ. За эргэл тэрлээ. За эргэл тэрлээ маань эргэн ирээд манай одоо Season 2-ын хамгийн ихний орцогч маань хөөрхөн Жимини намын дээр. Чичиг За тэгээд өнөөдөр Жиминидээ боддэрийн урилгыг одоо тэр гэртээ ирсэн юм урилга хөдөөж авчих юм ба. Загавчаасаа эргэл тэрлээс орцогчсон маш их баярлалаа. За зүгээрээ. Өнөөдөр болохоор ингээд таяр чиний арыг дагаад өнөөдөр чиний ээжийн үүргээ суулцсан. За тэгээд бас хөрхөн бидгнэт дээрсэн манай ивент дэгч жижи ави. Бэлэда, гүжон. За тэгээд дээрээс манай топ электроникийн хосарыг гоё. Чиний ажлыг гоё хөнгөвчлэн заяа. Air fryer. За тэгээд одоо өнөөдөр яг юу болох гэхээр бид сайхан гэрээ чинь цэвэрлэн. За охины чинь сайхан харж өгөө. Тэр тэрлээ. Өшөө. Түргийн зөөрхөө гэж байгаа юм. Тэгээс ганцхан нэг хэмээн. Ярьж байгаарай. За тэгээд дээрээс нь юу яасан байгаа? Чамайг бит хоёр амраахаар төлөөсөн кэрлэхээр шийдсэн сонголт маань болохоор чамайг төрсний дараах одоо сэтгэл дэмжигч буюу сэтгэл судлаач сэтгэл зүйч авчирсан байна. Тийм үү? Аа. Би хэсэг сэтгэл судлаач шүлүүлж байгаагүй шүү. Тийм үү? Зүгээр л өөрөөрөө сэтгэл санааг ангаагаад ажиллаж байгаа. Ааха. Тэгээд дээрээс нь юу яадаг? Төрсний дараах одоо сэтгэл судлал гэдэг зүйл байна л хүмүүс тэгтээ авах хүн болгонд тохиолдог зүйл бол биш. Гэхдээ зүгээр яг өөрчлөн сэргийлэх зорилгоор бас сэтгэл санаагаа дэмжиж бас үзэж байгаа ээжүүд маань ч хэрэгтэй гэдэг. Уучлаарай. Ямар нэг вэ нөө? За хүч. Бар холон Тань жаа. Юу вэ нөө? Яа, за. Юу бэ? Чачаа. Оорсгад. Тэгээд одоо тэгээ юу дээрч дээр өнөөдөр чиний сайхан арыг дахана чиний сэтгэлтэй бүзүүх юм. Тань рилийн үдээдсэн чи аягүй тийм юу байл шүү дээ. Асуудалтай хэлээгээ.
За тэгээ гоё очсон хэрэгтэй байж магадгүй гэж бодоод. Айгу хэрэгтэй мэн үү? Би бодсон. Юугаас яг үнээрээ л гэж удаа нэг сүртэй юм хийгээгүй. Тэгэл яг байгаагаар л байгаа. Аянууд маань байна. Ааха. За тэгээд шалааныг угаалгачмаар бас шал угаах чинь бас жоохон тийм. Гэтэ гайгүй нэг юм байгаа. Зөөр. Хөөш өөртөө юу тагаа ирсэн. Тийм үү. Цэвэрлэгчтэйгээ. За. Цэвэрлэгчтэйгээ зэвсэлтэйгээ бид хоёр ч өнөөдөр цааш нь тоос орчихуулаад танаад ахиж. За окей. Тэгээд бид хоёр угаасаа угаалган байцтайгаа ирсэн байна. Тэр манай болохоор 100 бас органик. Жаалхан угаалгаж олно. Яагаад гэж штэ. Жаалхан гайгүй. Манай нэг хувцсны өрөө. Хувцсны өрөөнд нэг юм задгаа ахгүй нэгтлэн. Тэгээд нэг охноос эхлүүлэх гад хувцсны өрөөний цонх дандаа онгорхоо идэх байхгүй. Тэгсэн чинь жоохон таас шороотой болсон. Тэнгүүд нөгөө хувцснуудын манай нөхрийн хувцс яг бүгд ихвэтэй байгаа. Би жоохон замбраагүй болгоош. Миний хувцс жоохон дээвэр байсан чи жоохон зарах гад. Нэг үлгээтэй хувцснууд шиг ихвэтэй хувцснуудын амар гоё ихгээл өчөж. Би ихвэтэй гэж чадахгүй яваад байгаа байхгүй. Тэрийг хамтран ихгүй байна. Тэгээ. Тэгэл болоод өө манай гэр. Тэгэл. За ойлголоо. Тэгээд хүүхэд одоо хин авах Юу яа. Би цэвэрлэе. Та цэвэрлж үзье. Би өөрийгөө Тэр ууг цуглана гэж бодчихгүй юу? Тэгээ энэ хүн чинь бас ээж болоод 10 жил би чинь бол 5 жил шүү дээ бас нөгөө хоёр хүүхдээ гаргаж. Оо юу яцсан бэ штэ? Бид болсон юм штэ голжуулаад бас дайжгүй. 2 сар гарцаа. Нуруу маргааны хөвгч сайн байна штэ. Хөөрхөн өөрөөдөө даагаад штэ. Юу яа. Би чадахгүй байна юу. Чадахгүй байна. Би ч аяга угаах туртаа болохоор аяга угаачаа. Тийм штэ тийм төхөө. Би бүр хурц гарч штэ сая бараад. Шээ аль өгт гараад одоо юу ч юм бэлээ. Одоо цэвэрчтэй одоо юм шиг. Тэгэл айгүй манайх гайгүй би уг нь гайгүй цэвэрлдэг тэгтэл аяж амар гоё гоё цэвэрхэн саруулах айгүй гоё хэлээд юм шиг үзэгчтэй. Үнээр аюу гоё. Рил дээрээс хардаг айлын дээр ирлээ. Гэхдээ рилэн дээр хэсэж гоё юм. Саяхан нүүж орсон юм уу нөө охины төргөөс өмнө байраа тамруулна гэд тэгээд жигмсэн бахта орсон байхгүй юу? Тэгээд засвар масвар хийгээд удаагүй байгаа болохоор гоё харагдчихгүй. Нэрээ энэ номын шүүг шинээр авсан гинэ. Тэгээд нөгөө бит хоёроор бодуулна гэд харин тэгсэн ба. Тэгснэ бит хоёрыг харснаа болчихлоо. Тэрэн дээр яг дими санаа байна гэд. Гэхдээ бид хоёр очсондоо харжаад бас болохоор шийдтээ ямар химийн хим ногоон өнгөр бодуулна гэж штэ. Би аягаа шалаа ууч аав хүүхд авах. За тэгээд би юу гэсэн бэ тий. Суглаан дээр би яагаад ёо яг хүүхд авах гарах үү гэд. Наа нэг тийм хөөрхөн 50 юм байна уу? Харин тийм ээ хөөрхөн байна. Та нар харсан бол яг аав юм байна уу? Одоо ингэж яад их чи ингээл сайхан үлгийдэл хоёул тийм ч харин бид бүхэн яадаг үлээ гэж. За мэ чи саска идэхгүй бол амруугаа. Ихлээр цоцсон өмсмөр юм шүү чи. Дөрөө юу? Тийм. Түрдээ ингэ байж болох уу? Дүүрээ. Дүүрөө. За. За яаж үлгийдэг юм танаа? Яаж ч амаа. Нөө толгойг нэг чи ингээд нэг авчи. За тэгэхгүй бол зулаанаасаа гарч. За ингээд яана би нөгөө үлгийдэх бол бүх төрөл юмдаа шинээр үлгийдэлтэй суу. За ингээд нэг нь аваад энд доогорно. За тэгтээ одоо ингээд жоохон энийг дээгүүр нэхгүй бол нэг хүтүүн даарна. За гисгэл. Үй наа энэ яагаад байна? Яна өөр юм дээ. Сандраад байна шүү хөө. Энэ жоохон ингээд цэвэргэрнэ. За гараа доолшин буулгаарай. Игүүлээ. Зя одоо хоёулаа үзэж тарч усарсан аа. Энэ яг итгэлтэй байнад өгч гаргаж ийн үү ээж нь? Наа. За энэ гүл орчтой нэг чангалаад юм ээ үү? Ингэсгээл жахад боллаасгээл. Бүржиж гад. Энэ жахан дашлаач. За. За ингэсгээл. Өөр юм аа. Энэ хөхүүлэхтэй яах вэ? Тий хөхүүл тэр. Энэ мэй хөхүүл сам. Чи зориулж авсан уу? Тий зориулж авсан. Бүр ингээд яг хөхүүлээл ингээд тэгээд жоохон эргээл тэг бүр ядраад хүүхэд унтчих штэ. Тэнгүүт ингээд твцчихтэй. Тийм үү? Юу би хөвтөж үдээ. За ичгүй тань ингэж байгаа. Энэ нэг эндүүдийг байгаа. Нэг эндүүд. Тийм. За онгод ороод эндүүдэж үгүй амаа. Игүүлээ. Унтцсан байгаа хөтөг сэргээд тахгүй тий. Би сэрэлтэй сэр. Хоёул юм яри да. Намайг сэтгэл зүйчтэйгээ үлдээчлээ. За ямар ч гэсэн би одоо сайхан шалаа угаана. Аягаа угаана. Арай маань гадаа байгаа. За гарч ирсэн мөнгөөс аягаа угаагаад тэгээд
шалаа угаач энэ авийнхын гой цэгцэлжээ. Тэгээ дараа нь номоо юу яг гэсэн ари битэрээр хувцас их үлээ гэдэг чсэн тэрийг энэ ихэндээ цацц. Цууч ихтэй уудахгүй. Ерөнхийдөө жоох үд өнгөрцөн болохоор гадаа сэрүүх магаа болохоор нэг хитэх мэн уудал жоохон болчих та. Ашгүй. Ингээ сууж. Одоо нэг азааш дотоортой бөөн гэр орон цэвэрлээ. Азаашгүй өөрөө би бас яг ингээл беби аваад гарчмаар. Беби гэж хариуцмаар байсан аахгүй. Тэгсэн чи ашгүй азаа тэрснээ хөлснө гараад бараг гарын чичрээд би өөрөө шалаа угаагаад би өөрөө ай тав угаач дөхөө гуйж. Өнгөдөр нэг юу вэ? Тоглоом тоглож байгаад аль нэг нь юу байсан аахгүй. Ажлаа сонгоё гэд. Тэгсэн чи ашгүй цадах чи өөрөө надад беби өгчлээ. Оо та. Ингээ хүүхд салхилуулаа суух чинь бясалгал шүү дээ тий. Манай ээж нүдэндээ ингээ сайхан сууж байгаа. Илтэ бодогдох юм байхгүй сайхан шүү. Өөр хүүхэд гэж цаахан шүү дээ сайхан. Үгүй хурхираад байна. Суус чинь тэр хүн шиг хурхирдаг охин уу юу? Ивэлээ. За ингээ сайхан гоё жаргалтай сууж байна. Хүрээ. Та жинсээч бас угааж болно. За сонио за дасгалдаа. Игүүлэн дасгалаа хийгэрээ. Сониогоорой. Облэ. За басаад. Ингээ. Сулаа хэлдэ. Тэгээ энэ камак мөлтөртэй яваад байгаа юм. За дасгалаа хийгэрээ. Хөп. Нэ. Хой. Энэ ч мөр би дасгал хийж болох юм. Суул тийм. Хай. Мэ суул хийж байна гэсэн юм. Хүүхдээ онтол цолоог нарлуу харуулад хар нүд нэгсээр гонцод. Бүжиглэх байлаа. Тэгж сэрэч үйтэй тий. Ээж үдэхдээ унтчихт нь сэрээсэ гэж бод. Сэрэнгөт нь унтаасаа гэж боддог. Яг хүүхдийн угчны юугаар угаачих вэ? За, сүүдэрт беби маань даарч болоо гэж бодоод олдсон нарна гэвэл одоо энэ хашаа байна. Нараа хайж явсаар байгаад одоо энэ хашааны болонд нэг хэсэг зогсох ажилтаа бол. Улаанбаатарт өнөөдөр байшингууд дундаас ч ингээ нар хайж болох гэжтэй энэ мэтчлэн л нэ. Хашаан дээр л ирж зогссон шүү дээ. Тимэхөө өндөр байшингийн сүүдэр даарч штэ те. Шууны сүүдэр дайраа төмөрөхөд даардаг гэж байгаа штэ. Гэтэ бас ээж сайн дулаалсан. Салхимал хинтэрдгэн гэсэн. А тэгээ ээж нь сэтгэл зүйчтэй уулзж байгаа штэ. Ээж нь дотроос уйлж гин үү дуулж гин үү те. Өөрийгөө танилцуулж болох уу? За. Намайг болохоор нэмэн гэрэл гэдэг. Тэгээд одоо 27 настай. Тэгээд одоо түрүү нэг 2 сар гарсан болж байна. Тэгэл одоогоор л хүүхдээ хараад гэртээ ээж байгаа. Тийм. Тэг анхны хүүхд болохоор яг шинхээж. Тийм л хүн байна төө. Анаа ч амьдрал ирж өгөө. Анаа нас залуудаа эвгүй гараа хэлнэ штэ гэж. Ардаар харуулъя. Балиус арай гэж мэдв. Бүний модон чихэр зоож оцтой. Хөргөгч. Тэгээд яг л барууны стилээр тэд хүнсээ нөөцсөн байх. Тэгээд тэнцээ хардаа хоош. Пиха. Маш олоолаа байна. За. Шитрэг хааны юм бол мэддэг хүн байна уу? Ширэг хэлж байгаа. Нацаг цэрлэж янз шүү дээ. За. Манай айрын хүүхд хоёр маань ороод ирсэн байгаа. Бис аяг тавгаа угаачлаа. Гис нөгөө хоолоо аригтэй бэлтчихье гэж бодоод хүүхдэд задлаж байгаа хооронд би стейк хийх гэж оролтё. Йоо.
хамгийн гол нь яагаад стейк хийсэн бэ гэхээр нөгөө Жимийн нөгөө нэг юун дээр өөрийнхөө рилэн дээр нөгөө нэг амар ингээ өсөрч орж ирсэн ээ. Нөхөртөө стейк хийгээд байдаг байхгүй. Тэнгүүд нь бидэд ярилцж байгаа стейк хий гэж бодсон. Энэ гаднах үйлхийг халаацахгүй зөөр үү. Авиасаа юу гэж тэр цонх онхроос юм болохоор юу яачлаа. Баг багаар нэмэглээд байгаа. Тийм үү. За чамааг энэ хавар угааж авахор найз нь тэр хавар ингээл явж илээ. Тэ чинь өвдөө юм чинь юу гэж тос сорогчны чимээ чинь white nose гэж явдаг болохоор ер нь хүүхдэд бараг унтахад тос болдог. Тийм үү. Тий, тэгэхээр чинь хавар үйж. Сүүлдээ чи сайхан угааж битээр нэг унтаач. Битээр нэг унтаач. Тий. Шишмяна бодоод л ятимих Макс. Миний Азербайджан хэл сайн байгааз. Юу гэнэ? Оо ямар олон хэлээр англи хэл. Болгар ятад. Оо бүх хэлээр герман юм. Энэ бол монгол хэл байхгүй юм да. Оо япон хэлээр байна. Японоор мэдэн штэ. Анатава айстер. Янзын болгож штэ. Амар гоё. Хоосын сараа давхар угаагаад бактерийн усгаад авдаг штэ. Гой нөгөө шингэн нь аяа гой өнөртөж байна гэсэн. Энэ өдөрлөг ухалцсан байна уу? Үн хардаа. Танаа аав чинь яг наа чиг энэ ч мингтэй юм биш үү? Энэ хардаа аавынхаа мингийг. Оо. Танаа аав хоёр чинь 13 жил өргөж аваа гэсэн. Тэгээд чамайг 13 жилийн дараа гаргаж ийн гэж боддоо. Сонин хоёр вэ. Нөхөр хажууд байгаа учраас яг ингээд хамтдаа ингээд юмнуудыг ингээд хийгээд байгаа болохоор арай юм дэмжлэгтэй ерөн гайг байгаа л үү гэж. Хүүхдийн дэвлэл за одоо усанд оруулах хэрэгтэй, массажийг хийх хэрэгтэй, гизийг нийлэх хэрэгтэй, гиз дүүрэнгийг хэврүүлэх хэрэгтэй гэж одоо ингээд бүхэл шалтгаан боонод байгаа шүү дээ. Бид нар мэдрэг бүгднийг нь яг ганцаараа ингээд даван тулж байгаа хүмүүс бол амар тийм өөрөө өөрийгөө амар сэтгэлийн хаттай байхгүй бол амар хэцүү л юм нь санагдсан. Тэгэл нөө төхөрч гэсэн яг үндэ адилхан бас ингээд ажиллаа гээл ядраал гэртээ орж иж байгаа. Тэгэл хүүхдтэй жоохон авч байгаа л тэгэл буцаад ингээд унтж байгаа штеп. Тэнгүүд ингээд тэр хоёр ингээд амар сайн ярилцахгүй бол юм үл ойлголцол үүсэх юмнууд айгүй их юм шиг санагдаад байна. Тэрнээс биш одоо тэгэл нэр яг тэгдэв баг нэг 7 хоног тэгсэн байхаа. Би ингээл хөхүүлээл хад яг ингээ хүүхдээ нөгөө зэрэг ингээл хойлоо басан заяа. Тэгэл тиймгүүд лээ. Нөгөө ингээл би хүүхдээ ингээл хөхүүл дээрээ яг надаа ингээ хөхүүл дээр мэр тавьж өгч л байгаа юм л та ингээл гизэнкэл хийж өгөөл. Тэгэл би ч ингээл яг хөхүүлээл тэгэл тиймгүүд ингээл хараал сууч. Тэгээ өөр юу хийж чаддаг тэр хүнд. Тэгэл тиймгүүд би хөрхө өрөвдөд байгаа юм чинь. Заавал би ингээл босоод хүүхдээ нэг дахиад нэг 5 секунд илүү уйлуулаад гидсэндээ энийг хийлээ мөмө гаргалаа өглөө энд чинь их амар юм надаас амар шалтгаалаад амар юм хэцүү зүйл байхгүй учраас заавал тэр хүнийг шийтгэж байгаа юм шиг ингээд сэрээгээ тах шаардлага байхгүй мэн гэж бодвол тэгэл унт би хүүхдээ ингээд хөлчихгээл тэгдэг болсон. Тэгэд харин өглөөдөө нэг би нөө хүүхэд жоохон ирцэрч штэ тэгээд тэнгууд охиноо аваад нөгөөрөөр орчих би жоохон унтаадгаа гэл. Тэгэл жоохон унтаж батал нойрмоор арай гайг авах гэж хичээж байгаа. Төрсний дараа ээж бол маш их ядардаг, маш их ачаалал авдаг. Тэгэнгүүт гэр бүлийн дэмжлэг, ялангуяа нөхрийн дэмжлэг байх нь эргээд нөө сэтгэл зүйн хувьд өөдрөг болгоод бие махбодын хувьд амархад тэгээд дээрэс нь хүүхдээ нөө хамтдаа өсөж байгаа гэдэг ийм дэм тус одоо эргээд яг сэтгэл зүйн эрүүл мэндэд нь маш чухал байдаг. Тийм тэгэхээр яг энэ тал дээр та хоёр маань бас маш сайн одоо хамтарч ажиллаж байгаа юм байна. Нэг нэгээ бас аюул сайн дэмжиж ойлгож байгаа юм байна. Тэгэхээр энэ бол том давуу тал болж байгаа юм байна гэж бас сонсогдчихээн. Тийм. Ташгүй тий. Хий ч гэсэн гэхдээ нөгөө хизээч мэрэгжлийн нөгөө хүнээс зөвлөгөө авч байгааг болохоор за яад гэжсэн тэгэл нэг юм болж л байгаа х тэгэл аль болох өөг нь өөрийгөө хямраахгүй юмд эмзэглэхгүй байх гэж айгу хичээсэн. Тэгэл мэдээж айгу эмзэг үе байдаг юм бэлээ. Яг ингээл хүн нэг хэлэнгүүт ингээл гэж бодвол тэгээд ингээл жишээ нэг
хүүхэдтэй өсгöd байгаа юм биш үсттэй гэж хэлээл тэгэнгүүт чи үгүй хин хүүхэдтэй өсгий гэж бодох вэ гэж бодоол ингээл гинт ингээл нэг юм гэл бодсноо за энэ хүн ч гэснийхэн бодоогүй энэ хүний цаад санаа нь миний хүүхэд ингээд өссөн байх үү дээ гайгүй ингээд сайн өгч байгаа үстэй л гэж адилхан миний хүүхдэд санаа тавьж байгаа учраас гэдэг өнцгөөс нь ингээд хараад тэгэл за окей гэл ингээл амар эмзэглэхгүй жоохон хямрахгүй байх гэж айгүй өөртөө хичээж байгаа. Тэгээд ахаар бас ингээд нэг хайхтар ингээд юм дургу мургу хөрхөн ч гэсэн өрөөрөө жоохон багсаал ирдэв шиг. Гэтэ яг хаяадаа ингээд яг ингээд дургу гэдэг үе байдаг бас ингээд. Тэгэл яг дургу өрсөн үедээ шууд тэгээд хилчүүл надад амар санагдаад итгэв. Тэр даар нь хэлээл чи яах вэ би яах вэ ялцаал явчих юм бол арай хурдан асуудал шийдэгдээд. Тэгэхгүй л нэг тодорхой бус байгаад тах чи амар хэцүү шттэ нөгөө хүндээ юу хүсээд байгаагаа хэлээгүй ээжэж тэр хүнээсээ юм хүсээд ах чи амар сонирн бохгүй. Тэг ингээл юу гэх намайг тэгчихгүй бах та гэдээвэл нөгөө хүн тэрийг ерөөсөө огт мэдэхгүй яж ах чинь өөрөө дотроо төсөөлж бодоод тэрийг хүсээд байвал амар сонирн учраас эхлээд хийлчээд тэрийг хийх нүггүй харчаад хийхгүй бол уурлмаар байгаа байхгүй. Тийм болохоор аль болох шууд хэлчихтэй. Тэгэхээр ер нь бол яг төрсний дараах ээжүүд, эмэгтэйчүүд маань айгүй эмзэг, мэдрэмтгий ялангуяа одоо нөө хүүхдтэй холбоотой те үг хэл ярианд ингээд маш одоо эмзэг хүлээж авч тэрийг өөр дээрээ тусгаж би муу байгаад байгаа юм болоо те намайг муу ээж гэх гээд байгаа юм болоо ч гэдэм хүн гэж өөр дээрээ яг нэг ховчилж хүлээж авах одоо хандлага өндөр байдаг эмзэг байгаад байгаа. Тэгэхээр ер нь 90 тойрны хүмүүс нь хэлэх үгэндээ тий ер нь бас их бодолтой, болгоомжтой бас хандах нь эргээд нөгөө ээжийнхэн сэтгэл зүй тавьж байгаа бас анхаарал болдог. Тийм тэгээд өөрийн чинь хувьд бас ингээд тэр болгоны хүн дээр хүлээж авахгүй байх гэж цаанаа нь манай хүүхдийг л хийж байгаа юм байна да. Цаанаа тий бит хоёрыг л хийж байгаа юм байна да гэж тэрийг бас эргэжүүлж ингэж бодож өөр дээрээ одоо нэг хөрвүүлэг бодол дотроо хөрвүүлэг хийж тайлж байгаа нь бас эргээд өөрийнхөө сэтгэл зүйг бас хамгаалж байгаа бас сайн арга хэлбэр болж гин гэж бас ингэж сонсогдож харагдаж байна. Тийм тэгээд яг сүүлд хэлсэнчлэн юу хүсэж байгаа, юу хэрэгтэй байгаа, яамаар байгаа гэдэг хүлээлтээ бас одоо яг илэрхийлэх нь маш чухал те. Тэрнээс нөгөө далдыг хардаг биш учраас хүн юу бодоод юу хэрэгтэй байгааг мэдэхгүй. Тийм учраас яг ингэж илэрхийлээд хэлээд ингэж надад туслаач ийм юм хэрэгтэй байна ч гэдэг юм уу хэлэх нь маш чухал. Тийм тэгээд бас яг төрсний дараа одоо нялх хүүхдээ өсөж байгаа үед бусдаас тусламж авах нь бас маш чухал байдаг. Яг гэвэл ганцаараа тэр болгоны нөгөө даван туулаад ганцаараа бүгдийг зохицуулах бас амаргүй. Нэг талаар туршлага бага байна, нөгөө талаар бас дэмжлэг хэрэгтэй учраас бусдаас тусламж хүсэх нь бас одоо чухал зүйл байдаг. Тэр нь сул дорой гэсэн хэлбэр биш. Тийм тэгэхээр яг түрүүн хэлдэгчлэн нөгөө хэлэх нь те бас их чухал шүү. Тийм тэрийг чи бас аягүй сайн хэрэгжүүлж байгаа юм байна. Гээ сонсоор мэрэгчлийн хүний зөвлөгөө аваагүй ч гэсэн аягүй сайн ингээд нөгөө сайн аргуудыг бас хэрэгжилж байгаа. Тийм анхны бас хүүхэд гэхэд маш сайн бэлдсэн одоо байна. Баярлалаа. Одоо нэг л мэдтгүй. Нөгөө нэг ингээд унтгаал хөвтөнгөө ч яг юм бодогдоод ингээд бодлоо ингээд яг ингээд зэгцэл сайн чадахгүй, бодлоо ингээд бодхоо болж чадахгүй ингээл байнгын ургуулсан бодоод ингээл бүр ингээл одоо ингээд нэг утахгүй ажил мэжилтаа орох гол хийж байгаа болохоор ажиллаач нэг бодоод гэрээч нэг гिचмээр санагдаад тэгэл одоо хүүхдтэйг нь тэгэх ёстой ингэх ёстой гэсэн ингээд юмнууд аим шиг бодогдоод тэгэд ингээд яг шүн хөвтөнгүүд унтахгүй нэг цаг маг 2 цаг маг хөргөөдөг байхгүй юм. Уг нь ингээд унтвал надад хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа хэрнээ гэд бодлоо ингээд юу сахарч чадахгүй болохоор ингээд сайн бүтэн нойр авч чадахгүй. Тэг маргааш нь ингээд ядарж байгаа ч гэсэн ядарж байгаа юм маа надад нэг тийм юм нөлөөлөхөө болцсон гэх юм уу. Тэг ядарч л байдаг дөө гэж одоо нэг юм тий. Битгүй нэг тийм байгаад байгаа болохоор уг нь ингээд яг ашигтай нойр амар байхгүй ингээд яг гүн нойроо болоо сайн маар тэр л надад ер нь жоохон хэцүү. Ер нь надад ч хэлтгүй ээжүүдэд ер нь нойр гэдэг асуудал амар энэ дээр тустай юм шиг санагдаад байна шүү дээ. Яг нөгөө ээжүүдийн хувьд
энгийн үед одоо насанд хүрсэн хүнийг 8 цаг унтахад хангалттай гэж үздэг шүү дээ. Харин яг төрсэн ээжүүдийн хувьд 10-аас 12 цаг унтах хэрэгтэй гэж ерөнхийдөө зөвлөдөг. Яагаад вэ гэхээр хүүхэд нялх учраас ойр орхон сэрнэ, хөхүүлнэ. Тэгээд ирэнгүүт ээжүүдийн хувьд нөгөө гүн нойроо гүйцэд авч чадахгүй байгаад байдаг. Тэгэхээр яг тэр гүн нойроо гүйцэд авахын тулд 10-аас 12 цагийн нойр одоо авбал их сайн. Тэгээд нойроо сайн авсан ээжүүдийн хувьд болохоор бодол санаа ч гэсэн эерэг байна, тий. За биеийн хувьд ч гэсэн амарсан ээж илүү одоо өөдрөг эерэг хүүхдтэй одоо харилцаа нь ч гэсэн арай өөр байдаг. Тэгэхээр нойр ер нь ээжүүдийн хувьд аяйгуу чухал байдаг. Тэгэнгүүт ингээд нөгөө унтах гэхлээр их юм бодогдоод байна гэж байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ бодол нь юу вэ гэхлээр одоо ингээд сонсохоор ирээдүйтэй холбоотой зүйл бодоод байна шүү дээ, тий. Тэгч юмсан, ингэж юмсан, тэр ажил, энэ ажил ч гэдэг юм уу, тий. Тэгэхээр тэр бодлыг ирээдүй рүү төрүүлж яваад байгаа тэр бодлыг одоо дээр авчрах нь аягүй чухал. Одоо дээр. Тэгээд одоо дээр авчрахын тулд одоо дээр бодлоо авчрах одоо дасгалууд бас хийх боломжтой. Одоо амьсгалын дасгал, амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлэх юм уу? Эсвэл биеийнхэн хэсгүүдийг мэдрэх ч гэдэг юм уу, тий? Ялангуяа одоо дээр авчрахад ер нь бол 5 мэдрэхүүгээ ер нь ашиглах нь их чухал байдаг. Тэгээд нойртой холбоотой учраас ер нь ингээд бие дээрээ одоо анхаарлаа төвлөрүүлж агаад тайвшрах, тий? Одоо амьсгалын дасгалууд хийвэл их тустай, тийм. Тэгэхээр ер нь нөгөө бодол санаа төрүүлж яваад байна. Ямар нэгэн ирээдүйд болоогүй зүйлийн төлөө санаа зовнил ч юм уу, тий. Эсвэл хийх гээд одоо бэлтэж байгаа зүйл рүү яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бодлыг л одоо дээр авчрахад одоо хэд хэдэн аргуудыг нөгөө түрүүн зааж өгчээсэн, тий. Аргуудыг бас туршиж үзээд, ашиглаж үзээд хийгээд үзээрэй. Тийм. Тэгээ нойр их чухал шүү. Жиминий сэтгэл зүйчтэйгээ ярилцаар л байна. Манай охин маань унцаар л байна. Өстө амар хөөхт юм аа. Ойлгохгүй байна. Тэгээд чи бид нар сандарч ядж яхад үлээ тавил хэцүү байхгүй тий. Тэгээд бид нар чинь тухтаа юмаа цэвэрлэлээ. Тэгээд тухтаа бас стейк хийлээ анхудаа бид хоёр. Тэгээ одоо Тэгээ яаж харж тосмос өсрүүлж зовё доо гэсэн чинь манай энэ шаагчанд чинь стейк хийж болдго юм байна шүү дээ. тийм болдгийм байна. За тэгээд ингэж ичнээс зааврын гаргаад ирлээ. За. Тэгсэн чинь эдний залгуур нь бас их гоё юм байна. Энд доороос ингээд л. Тав тийм байдаг юм уу? Манайд байдаг ч. Манайх байдаг. Танахаас ч их. Тав байдаг. Тий. За ингэж жоохон гоё махаа шүүсэлчээ. Нүх гаргаад. За юу дэж залгуурт нь залгаа. За бодвол асаах байлгүй дээ. За 200 градустай шүү дээ, тий. За температурыг 200 болгоод би дарах гэж ёо. За. За 5 минутаар тавьдаг. Энэ дээр дараач тий. Ёо. Биш доош нь. За. Air fry эсвэл grill байвал тэр нь бүр сайн нэ. Grill. Бэж. Grill бас биш дээ. Grill дээр нь тавьчих л да. Энэ доош тавьчих л да. За ингэж. За grill нь бол 220 юм байна. За ингээд юу яах нь штэ. Медиум идэх юм болоо, цадч вэлтан идэх юм болоо. Би л вэлтан. Тийм үү. Би наваа наттай ажиллах байх гэж бодчих шин. Тийм үү. Вэлтан уу. За мэдхгүй. Зөв. Мондөг. За тэгэл ямар ч байсан ямар болох нь үзье air fry хийхээр бас би бол дандаа л нөгөө хайрын 5-ыг шарж исэн. Тийм үү? Тийм. Дандаа л 2 удаа. Нэг 2 удаа л исэн. За стейк гэж үзээгүй л гэсэн. Идэж үзээ хийж үзээ. Үлгэр дөрөөл авдаг гэдэг шин. За нэг тавьчихна. Тэгээд тусах зүгээр жоохон тусах чиглэлээ би. За. Окей, энэ тохиол хөөхтэй махлаа бас нэрээ өөрөөсөө ялгарч байна. Гэрэл нөөрэ автоматар 230 тааруулж байна гэдэг нэг чи манай гэрийн те ямар амар хүнд хэрцтэй. Зөөлөнтэй шарж хатаах юм яваад байна.
Битгүүн уйлээ. Биш. Танаа аягтай ч бүр ардаа зохицуулсан. Оо за баярлалаа. Гой. За ингээд гоё. За. Би хинүүдээ тэр чигээр төрчих. Тэгэл да. Тэгээ. Хүмүүсний учраас аахрыг тэгээд Яасан бэ? Мэсгэлжингийн нөгөө нэг ихчтэй байдаг шүү. Яагаад дэрээсээ л юм бэ. Бүр яг юм шүү наача. Чи өсгөлж юм шүү. Гэтэ чи нэг зүйл параллел ертөнц. Нөгөө хоёр нь зарагддаг. Чихтэй жоохон цэнгэр өмсчихэр юм шүү. Бөцөр ихтэй бас яг төстөөстэй царай бариад. Яам. Чи зурагд гарч ирнэ. Би ягаанаар амьдтайсэн чи дээрээс. Харин тийм амар муухай юм би болчихоо. Бүр заваа юм бэ. Би өөрийгөө фианол гэж бодсон шүү дээ. Шрэкийн ихнэр биш вэ? Ямар өдгөн бэ? Уг нөгөө тэнд толь юу тий. Гэтэ би толио тэнд ашиглах гадуур авсан байгаа. Окей, тэгээд формын дээдгийн дээшийг хураачих юм байна. За. Тэгэл идраагаас авах ихш тавиал. Тэгэл гоё шилийг нарчиж байгаа. За. Сайн эгэрээ нэ. Цаашаа энэ хатагтай өгүүлээ. Та амарч байгаа бэ. Бай бай. Бай. Яста сайн. За. Гэлцүүл авчих чадахгүй юм биш. Тэгээ ягд ч юм. Энэ 20k гараад ирлээ авчихгүй миний дөө аав гэдэг. Энд юу ч алгүй. Ягаад ч юм гарны ишиг орсон бэ? Гараад л тэ. Нөгөө хамгийн гол нь угаахад дотор нь цаас байх усгүй шалгаж байгаа Ахгүй штэ. Тэстэй гэж үсэ тий. Уи цаас. Ий барив тий. хөөшөө хандаа. Энд ч тийм фрохай юм. Нэр хувцсныханд ярьцмаар хийх юм бэ үзэгчтэй та нар сонирхож магадгүй. Ийм юм бэ. Битэр адилхан өмсдөг юм бэ. Яа ч үгнэ. Би ч ийм штэ. Йоо, одоо тэгэл 5 икс очоод байгаа шүү дээ. Чиж 4-р ангидаа л юм байсан. Үгүй ээ ноосон цанц шүү наа. Ноосон цанц юм. Чи ийм шүү. Үгүй X-с энэ бас байна. Дээшээ доошоо 2-3 зэрэг өмсчихдэг юм. Санаагийн хүүхдээ ихэ тавьчихё. Маа өнгөц өнгөний бол юу байхгүй мэн. Ягаан байна, ногоон байна. Тий, ер нь бол өнгө мөнгийг бол бүх өнгөнд дуртай юм шиг байна над шиг. Юм юу улирлаар нь бас хуцаа яаж ангилдаг юм шиг байна тий. Энэ ноосон цанц. Ер нь хүмүүст хийдэг би ерөөсөө хийдэггүй шүү дээ. Энэ ихтэй ер нь өвцөн л байгаа шүү. Парабо гэж шүү дээ. Бизнес. Чамтай адилхан паработой юм байна. Парабо. За яа цайвар үт. Яа. Тэмээ. Натал мартаж дөрөвч. Гэтэл бүр театрын грим биш юм биш. Энэ одоо ингээ гоё харагдчих. Энэ ямар хөл юм бэ? Энд чинь аяг өмдөн шүү дээ. Тийм үү? Энд өмдөн шүү дээ. Тийм. Крем бол хэцүү болохоор. За цэнхэр яагаа уллаа. Талын угаах мохтой гэсэн хийхгүй байна. Таксрын хийчихдээ гэдэг. Миний тэг ихсэн уц энийг угаа, энийг угаа. За ингээ гой өнгөөр нь ялчих. Өдрөө ч аварсан ч зүгээр. Өөрлөө цаасан шүү. Цагтаа өдрөө авсан зүгээр шүү дээ. Сэтгэрт гол. Тийм шүү. Хаяа уучдаг шүү дээ. Өдрөө авсан зүгэлгүй гэж. Тэ. Одоо энийг хийх юм уу? Ядаж энийг хөвчүүл бол хөрвүүлж байгаа. Энийг би энийг чи энийг хөвчтөл болж шүү. Би хийх юм уу? Би өсөөгөө хамт л хөвчих юм аа. Би сая энэ ч баах юм ашигтай шүү дээ. Би ч бүр дээл хийчихэд явж шүү дээ. Тэгээ бас би нараш чиний дутуулдаг юмнуудыг хөвцөн бас. Тэний үсэл хийх. За энэ чээс хоёул хуваа идэх үү? Энийг муухай хуц.
Шинэ хуснаач гайгүй фэстэл гэдэг үстэй. Хүү харуул биел дургуу гэж харагддаг. Тэр чи ээж маань гэхэд гэж. Тийм үү. Чи өөр ихтэй буулгахтаа ингээд тарааж болгох уу? Тэр хэвчсэн байгаа юм чинь. Тэтгэхэн буулгаж байгаа. Хараад байж тээ. Оо чи. Мандаг ах юм. Хоёртойгоо велота хэрэгэлдэг байсан юм л шүү дээ, тий? Тэгээ чи тэр нөгөө юуг нь хэрэглэв үү? Нөгөө жирэмсний хамбар хярцангийн массаж нэг бас. Оо тийм. Би бас тэрийг хэрэглэж төрсөн шүү дээ. Энд тэгээд энэ юу вэ? Нэг юм. Тосны юм уу? Наа ч юм бол нөгөө байрны А, ясан гэж. body lotion надад чи. Энэ л нэг энэ одоо ханиадны үеийн дархлаад юм. Наа байнд яадаг уу? Тийм байнд нь хийдэг. Дархлаа дэмждэг сүн гоч. Зөө зөө. Оо ямар гоё юм бэ те? Ээжийн сүү өстэй те. Ээжийн сүү ямар гоё амттай юм бэ те? Зүрхэн хамаарт. Хүүхдэд төрөх гэж байгаа гэсэн өөрөө. Амар хөрхөн шүүрээс. Наймаа шүүгэрэж тарин. Үгүй одоо бүр бандаж. Вэ тийм юу вэ? Хүүхд бондоод хийж тэ хоёроо. Амар үдэн болно штэ одоо. Гэтэ угаасаа нөгөө амар шүүгэр. Ясмас. Хамар амар хөрхөн шин тийм тийм. Энэ үнийг За. Оо ёо яа. Амар эмгтээлэг охин болох нэ те. Хин гэж юм бэ? Игүүлэн. Игүүлэн. Тий. Игүүлэн. Жаа. За яа ч юм өөр төрөх гээд боосон. Чи яа хүүхдийн хэлээд байгаа. Чи хөөрхөн жижигэн барлуу шиг хөргөн төрхөөчтэй. Болох юм уу? Чигшүүлнэ штий. Яавал гэжтэй. Гой массажлаад хөрч дүнэр нэ. Юм чи тийм бүр тийм ямар хөөрхий идүүтэй жижиггүй хөлвэ. Нэрдээ Босоод атгах хөлвөөс амар жижиг өмсгөлжингийн хөлвэ. Ээж шүү. Чаа ингээ хөрхөн тасалждаг байхгүй. болсон юм яа. Тэр оройтой хэрэг сэрж байна. Анаагүй ер нь гайгүй. Тийм үү? Тийм. Яг л 3 цаг болоод цэвдэг байсан чи одоо бүр 4 5 цаг болж Тэгээ өөр урцаад аваад. Элэ би яах вэ? Чи бол баг шүн мөн сэрч мэрэхтэй. Ингээд босоод ирж байгаа юм шүү те. Вау. Ямар гоё юм бэ? Яах нэг юм шиг. За амтлаад үзээрэй. Энэ ямар болсон байна? Ямар болдсон байна? За хоёулаа тэр хоол амсч үзье. Амар гоё медиум шүү дээ. Оо тийм ээ тий. Тийм ээ. Тэгээ чүү шүү. Өнгө нь бол тун айтахан харагдчихэ. За би ч нэг хоол идэхгүй байгаа да. Оо тийм үү? Гоё юм. Гоё. Хорона. Ямар Дэж гэнэ. манай жимийн байнга нөхстэй гэдэг болохоор. Тийм хоёроос. Тэнэ Prime хоёр ихэр их удаа хамтрал юм те. Чи чааг стейк дуртай байна гэж бодоод тэгээд стейк нэрийг хийгээд. Тэртээ ерөн амар махсаг гэхгүй. Тийм үү? Би ингээд гадаадд явхаар идэх бололддгоо. Ингээд янз бүрийн далайн бүтээгдэхүүн идэж чаддгүй. Мах гурил. Тийм үү те. Чихтэй гоё жингэн нэг нэмээгүй юу ер нь.
Тийм нэмээгүй. Яг хүүхдэд өрлөөс буцаалж энэ дээр. Өө гоё юм аа. Үгүй. Үнэхээр сайхан. Тэ энэ нөгөө нэг юуных биш. Угаас тийм биш. Ер нь жоохон жингээ барьсан. Тийм Юмсан үү. байх үед. Хичээл зүтгэл гаргасан гэж юу? Нэгдүгээр төөсөө хордлоготой байсан. Хоёрдугаарт аль болох нөгөө нэг оройн цагаар ингээд юм тархлуудаг бүтээгдэхүүн идэхгүй. Өдрийн цагаар идмээр байгаа үед идчихэд оройн цагаар бол тэгэл тараг жимс мэмстэй. Ер нь баланс. Юу хүн ягаад ийм зовоод байгаа юм бэ? За. Амсаа. Мөнгө шүүсдэг байна. Чөлөр вертанд нь шүү дээ. Анцаасаа гар. Түнтэй байгаа юм аа. Зүгээр. Гэтэ чичирээд байгаач. Дөрч ингэ нэр зочдоор нэг шампансыг задлуулдаг гэж. Тэгэл шампансыг бодож үзүүг шүү дээ. Тийм үү? Яагаад? Нөгөө бид дөрөв кино идэв штэ. Тэгээд нөгөө нэг кино эхлэхэд мотор дуурахад нөгөө нэг арх ингээд задлаад өгдөө штэ. Тэгээд бид нар арай жоохон чангатаад ирсэн байхгүй юу? Бас юм октодтой тагээд. Тэгээд дээрэс нөгөө нэг жоохон оргилдаг юм арай илүү гоё юм болов гэж та. Тэгээд манайх шампансыг задалдаг байхгүй юу? Кино минийгаа эхлэхдээ. Тэ чи бол мэрэгжлийн болсон олон киноны хаад гарсан. Зээл яна. Йоо би яагаад итгэсэн. За хүндэтгээд бас и доо. Жан дөрвөөс бас и доо гэх. Босгоос доо гэдэг байхгүй юу? Яа. За хэр чангат бодуулах юм? Яа. Хүүхд мөхт оолж. Зөвлөхөө бодвол. Йоо ямар амар зовиртой байдаг юм. За. Яа. Ямар гоё бодвол ингэ тийм. Ямар мундаг бодвол юм бэ? Аргагүй олон киноны ард гарсан олон бодолсон хүн байна да. Гоё өрөөс өнгөтэй юм. Тийм ээ. Тэгтээ одоо ингээ хөөстөг аягүй жоохон бага ороод идэм аа. Мундаг манаа тас хэлгүй нэ. За ерөнхийлөгч үг явлаа. Танай ажлын хамт олон гэж. Тэгээд үнсгэлжингийн хөөрхөн хоёр ихчтэй баярлаа. Анастасия Дризела хоёртоо баярлаа. Тэгээд бас амар гоё идэм юм байна. Ингээд хүн ирээд туслахаар ер нь ихтэй амар гоё идэхтэй. Хизээ хийж ирэх бол гэл нэг ирээд гоё хаалж өгөөсэй гэдэг шиг. Тэгээд амар гоё тийм мэдрэмж авлаа. Тэгээд Герман их сайхан болсон байна. Одоо тэгтээ би нэг юу яагааг вэ? Хувцсны өрөөгөө шалгаагүй байна. Тэрийгээ тэгээд шалгаад тэгээд дүгнэе. Оноогоо тавиа гэж. За баярлаа. Классны дараа шалгаж байгаа. За. Perfect. За одоо манай штэ тий. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг эхэлэх гэж байна. Пүү за. Одоо л эхэлж байна. Та дөрөв юу вэ? За ингээд штэ тий. Бид хоёр за Жиминидээ зориулаад 10 асуулт бэлдсэн байгаа заяа. За. За гэтээ тэрийг одоо энэ дотроо бэлдээд ирсэн байгаа. Суулж аваад асуух юм уу тий? За. Би бүгдэнд нь ихтэй хариулах юм уу тий? Уг нь бол би тэгнэ гэж бодоод айгу олон асуулт бэлдсэн байсан. Тэгээд чам зорьсон асуултыг азаа ялгаад үгүй эдрийг бүгднийг нэг асууна гэж бэлдсэн. Би болохоор амар рандом олон асуулт тавиад байсан. Бас ногоо яваа юм уу Тийм. Би өчигдөр шин сууж хийвээ штэ. Эрүүл дэвлээш нөгөө нэг хойд игчнэр гэдэг. Үгүй би ярьтаа уг нь улаан байсан байхгүй юу. Тэгэхээр бид тэр чинь нөгөө нэг хэрвээ шар мар байх юм бол бид тэр чинь нөгөө нэг юу гэдэг штэ. Чехийн Google-тэй гэдэг штэ Pet Mat хоёр бүлэг. Тэрийг өөрөө бид тэр чинь ингэдэг байхгүй юу. Бам гэж мэгээд бид тэр чинь тэрийг уг нь инспирэшн болоод тэгсэн чинь нэвтрүүлэг маань бүтлгүүтэд бүтлгүү хоёрын дөрөөсөн чинь бүтлгүүтэй. Тэгээ тэр одоо уусаа жоохон дүрээ солиё гэж бодож ирсэн чинь чихтэй олол өгчлөө л болж юм болж байна. Бас iconic штэ. Тийм штэ. Бөөхөн штэ тэр хоёр. Тий. Нээр том үлдээ хоёр тий. Тийм штэ. Яг үгүй би амар том үлдээ байхгүй. Азаач амар жижиг би эндээ байна уу 36. Тийм үү. Харин ч бүр Зүгээр жоохон зүгээр бүдүүн. би ч 39 байхгүй юу. Гэтэ жил ирэх тусам бүр 40 болоод ийлээ. За энэ асуултад байгаа. За гэр сабилээ. За тэгээ. Хэлцүүл авч. Хоодлаа гэрээсээ явуулаа. Гэрлэлтээс хүсэх хамгийн чухал зүйл юу вэ гинэ? Гэрлэлтээс үсэхээ. Тэгэхээр чи нөхрөөс үсэх гэсэн үг үү? Тий гой хөрмөө байсан үстэй. Аха. Тэгээ ер нь юм хосоод ингээд гэрлэлт одоо хурим. Өмнө нь хоёр гэрлэлт амьдрал те. Ер нь ер нь хамгийн гэрлэлтээс одоо ингээд хүсдэг. одоо хүлээлт чинь гэсэн үг шүү дээ те ер нь.
гэрэлтээсөө ерөөсө бүх юм л яг хамт их. Хаашаа ч гэсэн хамт байх. Бүр ингээд 24 талаа ингээд зургалдаад нэг юм хамтдаа л байх ер нь хамгийн гоё хаа. Нэг тэртээ тэргүй ганцаараа байхыг бол чадхал юм чам. Хамтдаа байхыг. Маш сонирхолтой. Бүх юм л хамт явах. Тэгээ ганцаараа байна гэдэг чинь бас багийн хүн бас чадахгүй шүү. Йоо бид хоёр угаасаа дандаа хамт байдаг байхгүй юу? Аль ч найзуудтайгаа уулзсан нөө жоохон удаан үерхсэн болохоор нөө хин хиний хаа найзуудтай амьдсан найзуудаалаа. Тэгээ ингээ бүх юм дандаа хамт явдаг. Тэгээ манай ажил төртөл богийн хамт явдаг. Сая бүр Солонгос руу бид кино гаргах гэж ганцхан богийг авчихсан шүү дээ. Тэгээ чи уусаж ирсэн байсан. Би жирэмсэн байсан. Тэгээ жирэмсэн биш байсан ч явах байсан уу? Өө тийм үү. Нөгөө бид нар нөгөө хөдөө орон нутгаар кино минь айгүйх авчдаг байхгүй юу? 21 аймгаар. Тэгээд ингүүт богийг хөрхий жолоочийн эсвэл жолоочийн туслах хийгээд нөө урталт унтахгүй бид дөрөв хайна унтаал. Тийм. Танаа хүн чинь юу гэдэг юм бэ? Уг нь бол багны үе шүү дээ. Санхүүгийн бохгүй. Тийм баха аюул сураач юу ийсэн. Тэг яг нэг эвхэлт мэхэлт нь манай хүн бас баг санхүүгийн юм баггүй. Яг эвхэлт хувцсныхны эвхэлт мэхэлт нь адилхан байсан. За одоо би суухлаа. За. За. Нэг авъя. За ингэнэ. Нөхрийнхөө ямар зан чанараар хамгийн их бахархдаг вэ гинэ? Харахад байсан маалгүй. Ер нь зүгээр яг надаас өөр байгаа надад амар гоё байдаг. Тэгээ ингээд би тэр уусаа амар өөр хүмүүс хангалттай. Тэгээ тэр нь бүр ингээд надад амар гоё юм. Сонирхолтой. Дээрээс нь ингээд миний хийж хардаггүй. Бүхэл юм нөр яг амар өөр. Тэгээ би одоо ийм замбрааг байхад нөгөө юм маань юм бай тий одоо ингээд би жоохон ингээд тий удаан хөдлөхөд тэр хүн хурдан тий одоо мэдгүй ингээд тэгээ би жоохон урлагийн мэдрэмжтэй тэр хүн урлагийн жоохон мэдрэмжгүй тий тэр хүн спорттой ингээд юм бол би юм гэлтэй тийм амар өөр дутуугаа нөхөд арга байдаг ян тэр надад амар таалагддаг. Наач ихтэй гоё үнцэг байна тий би жишээ нь ерөөсөө нөхрөө яг надаас өөр гэдэг юм хэлжсэн нь манай нөхөр надаас амар өөр болохоор гоё гэж тэр үнцгээс нь харж байгаагүй юм байна бас гоё үнцэг байна тий Тийм байна. Тэ яг жоохон боог жоохон муухай болчихлоо тий. Юугаар багтдаг зөөр өөр. надаас өөр учраас яг Миний гой тодорхойлсон юм хэлдэг чинь. яг тий ер нь юу юм бод гоё бахархмаар нэр манай нөхч нэг халамжтай амар юм. гоё ихтгэл таахгүй. богийг нь тэр. За танаа өнний төлөө. За. Чи дахиад. За одоо төлбөөс болохоо. За аюу хаар тасалт сугалмаар хаа. Хаар тасалтуудаа яалаа. За энэ гэхдээ яг нөгөө юм урсаад байна яг нэг төрлийн асуудал яваад Азтай маа. За цэг учраас би нөхөртөөгөө хосын эрүүл харилцаатай цэг. Ярилцдаг. Ярилцсныхаа ардаас асуудлаа шийдэх гэж аль аль нь хичээдэг учраас бид эрүүл харилцдаг. Яа. Чи удлаа бэлдсэн мэдсэн юм уу? Энэ асуудлуудаа түрүүлээ уншуулсан юм. Бэлэн байх ч вэ. За энийг ингээ афорисон болгоод тавих юм шүү. Доор нь нэмэн гэрэл. Тий. Би үнсэд байгаа болохоор идээд Зүгээр чи хүснээр ээд. Чи идэх хэрэгтэй. Чамны одооч юу байдаг шүү дээ. 20 өдрийнхаа хамгийн мартагдчихгүй мөчийг хуваалцаач гинэ. Тэгвэр яа байж. За. Бүр яг детальны нэг юм надаа ингээд амар юм хөргөн санагддаг. Бүх мөчөл мартагдчихгүй байсан. Би нөгөө нэг ингээд алхаад чичдэг яслын хэсэг байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд аав төгтлүүлсэн ингээд очиод тэгээд би ингээд нөгөө ая яваад гэсэн чи би ингээд уйлцаахгүй уусаа уйлцаа. Амар уйлаад тэгээд тэгж яагаад нөгөө манай ингээд юм эсгий дэгсдэн шүү дээ. Одоо нэг юм цагаан эсгий. Тэр нөгөө юм жоохон өндөрлөг байсахгүй нэг юм шатчиг хэрэгтэй. Тэг ингээд ивсэд доош нэмжилсэн. Тэгсэн чинь би нөгөө нэг уйлж байгаа тэрийг анзаараагүй. Тэг ингээд богийн өөдөөс ингээд хараад зогссон. Би аавтаа ингээд зогссон. Ингээд явжаад яг нөгөөтгөн дээр бүдрэх гээд ингээд тэгсэн чинь богийн ингээд зогсчихсан. Тэгэл ингээд намайг нөгөө нэг авахгал хөрхи ингээд тэг өөрөө бас уйлсан заяа богийн. Тэгэл тэгсэн чинь нэг тийм гоё нэг аавын хайраас гараад яг нэг амар гоё хайранд очиж байгаа юм шиг надад амар тийм мэдээс төрчихсэн. Яг бүдэрч яхад бүр яг ингээд тосгоод яг ингээд юм юу гэдэг намайг тэр нөр бэлгшээлтэй нэг тийм юу вэ тий. Мэдгүй нэг тийм гоё мэдрэмж байсан. Тэгээд өөр гэвэл ингээд тэндага бүх хүмүүс уйлж байгааг харах бас ингээд амар юм эвгүүлсэн. Би ингээд өөрөө уйлж дуусчаа тэгээд ингээд сэтгэл санаагаа гайг болохоо. За одоо бодгаа урсгаад тэнийг юм шиг муухай уйлаад ээж болохгүй гэж одоо амар ингээд
Тэгэд ингээд эргэж хараад ингээд нүдэнээс чинь ингээд бүх хүн уйлаад имээ өвөө аах ихч дүү миний бүр ингээд 10 настай дүү хүртэл ингээд бүр ингэж уйлаад амар бурхан. Тэгээд тэр надад амар тийм нэг юм шууд ингээд нэг юм. Бөө хайр ингээд мэдрэгдсэн үү? Тэр хамгийн гоё нэс юм уу? Яг үргэлжилж шүү. Тийм байна. Ээж асан ч хэлээ карьераа амжилттай чигээр нүүрслүүлэх төлгөө гаргаж амжсан уу гинэ? За. Анцаа. За. Энд чинь цэвэрлж явахдаа өдрийн тэмдэглэл уншаад. Нөгөө бид өөрсдөө юм аядаг болохоор амар амар. Тэгэл за Жимиг одоогээс төрчөөд Жимиг төрсний ардаас тэрийгээ ингээ гэх. Тэгээ тийм болохоор бидэд одоо нэг дараагийн хаврын бүтээл рүү орох гээд цагаан сарын дараагаас ахуулаад. Зохиолын ажил руу гарна да. Гоё юм аа. Тэгээ бийж байгаа Жимс масаа гэж. Бүр төлөвлөд үү? Тэгсэн. Тийм. Гэхдээ ер нь бас нөгөө төлөвлөлөөд за яг одоо хормаа хийн. За ер нь тэдэн насандаа гэж утсан айгуу тийм. Тэгээд сэтгэл санаа нэвч гэсэн айгуу бэлтгэлтэй. Ер нь бүхэл зүйл. Ер нь яг хормоо ажил дараа нь төрөндөө гэж бодож байгаа л. Тэгэл за эхлээд ивч хормоо ачаа гэл. Тэгэл эхлээд хормоо гэл. Тэгэл за энэ ойрноос ингэж төрөндөө гэл. За яах вэ гэл. Тэгэд яг тэдэнд мэдэн гэж амар төлөвлөв л дээ. Тэгтээ өөрөө ингээд бодолт байгаад гэсэн гоё юм. За энэ жил төрхөө, эх жил төрхөө гэсэн чинь энэ жил төрсөн шүү. Цаанаас тийм ээ. Тэр чидвэр ангиас өөрсөн гэсэн юм. Бид яг 10 жилдээ төгсөөл өөрсөн. Тэр айл сургууль төгссөн. Нэг энэ өрмгүй. Бид хоёр мандахтад нэг сургууль байдаг шүү дээ. Мандах хүртэл гэдэг. Тийм. Санхүүгийн. Би тэрэнд сурчсан байхгүй. Тийм үү. Тэгтээ тэрийг хаяад суйсруу шүү. Тийм үү. Тийм үү. Наачааран мандах хотод бүртгэлдээд сургуулийн аюултай. Тэгээ бид нэг ангид ороод тэгээд 9 сар танилцаад 9 сартаа үргэлж тэгэл одоо хүртэл үргэлж. Тийм үү. Тэгээ чи ингээд сургуулаа солиод ингэж явсан ч гэсэн. Чи тэгвэл манай бүртгэлд бол зөөр яг нөхөртөг уучрах гэж. За энэ ядгаа очиж шүү тий. Биш манай бүртгэл. Манай ээж бүр манай бүртгэлийнх нь тажиг юм байна уу гэж. Манай 3 саяар худалдаж авсан нөхөр гэдэг. Хүргэн гэж. Яг өөргийн тийм үү. Төлбөр төлсөн байсан юм уу? Ганц нөхөртэй бол гарсан өөр юм. За нэвтрүүлгийнхаа гарчиг оллоо 3 саяар худалдаж авсан хүн. Тий. За дараагийн сонирхолтой. Тийм ээ. За өөрийн чинь нэг сайн талыг хүүхдүүд чинь дуурайгаасаа гэвэл юу нь байх вэ? Ямар ч зүйлээс амар гоё юм кайфыг мэдэрч чаддаг. Гоё. Өөрөөгөө юунаас ч ад жаргалтай болгож чаддаг тэр занг маань дуурайгаасаа гэж үзэж байна. Жижигхэн зүйл байсан ч гэсэндээ тий. Ер нь аливаа юмс амар сайн талыг нь олж хардаг шүү дээ бас. Өхрөөр наач бас мохоо өдөр үлдээ. Уйлжсэн за яах вэ? Наа чи хүн хүний онцтой байх. Би ч тийм штэ. Би энэс ч илүү олж хардаг. Наа чи ингэдэг байхгүй. Бид нэр асуудлуудаа зохиож идэг байхгүй. Тэгээ бид нэр нэг тэгсэн чинь ингэдэг байхгүй. Одоо хүмүүс таныг ямар байдлаар дурсаасаа гэж хүсдэг вэ гэхээр би агуу ариун шимэг гэсэн чи. Намайг за одоо чи нэг асуултуудаа бэлж яахгүй дээр. Тэгсэн чи энэ хүн ингэж шүү дээ. Эндээс ч илүү агуу гэж. Аригаас ч илүү агуу гэж дурсагдмаар байна. Энэ асуултанд битээр өөртөө хариул өгтлээ юм аа. Маазраад бүр ёо. Дөрөвний асуултыг чинь тэгвэл ямар дараалал ямар сони юм бэ? Өөрөө чинь нэг сул талыг хүүхдүүд чинь битгий дуурайгаасаа гэвэл тэр нь юу аах вэ? Яаста залхуу цаг маань битгий дуурайгаасаа. Би ер нь жоохон залхуу. Яг дуурайгаад идэх юм байл шүү. Харин тэгэхэл Манай охин бүр одоо хүртэл нэр. Яг би яг ингээд ингэдэг байхгүй юу? Одоо энэ ингээд энэ стаката ингээд юм байна шүү дээ. Тэгээ би уугаа дуусгах чинь. Тэгээ би энд ингээд байлгах чинь. Ингээд эндээс босох хүртлээр эндээ байлгах чинь. Тэгээд босоод яг хураагаад угаагаад хий чинь. Тэнгүүд нөгөө нэг манай нөхөр болохоор уугаад дууссан бол очиод угаагаад буцаад хурц дээрээс суудаг байхгүй юу? Одоо тийм. Тэгэхээр ингээд нөгөө ингээд тэгэл намайг үгүй чи ингээд тэ энийг хураачаад явбал чамд илүү тухтай шүү дээ гэдэг байхгүй. Надаа энэ дэж лэвэл тухтай л. Надад би өөрөө сууж байгаадаа нэг тухгүй ч биш л энэ л та гэдэг. Тэгээд ер нь тэр занг маань жоохон бити дуурайгаасай л гэж хүсэж байна да. Аавгаа дөрөвчүүл арай л амар штэ амьдрал нь. Тийм штэ бас. Найзын хайраа яаж илэрхийлдэг вэ гинэ? За энийг би найзуудад зориулж хэлнэ. Яг Цогтод амар амар бол илэрхийлдэггүй юм байна. Найзуудтай бол нэг хайрт илэрхийлээд байх юм байхгүй. Гэхдээ аль болох би байгаа шүү гэдгийг л мэдрүүлэхийг хүсдэг юм байна. Ингээд юу ч гэсэн би байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийг амар хүсдэг юм байна.
Тэрнээс биш яг одоо ингээл нэг илэрхийлээ те халамжлал маламжлаад гэсэн бол бид дөрийн хооронд бараг л байдаггүй яа. Нэг илүү ингээл гэсэн байхгүй. Гэхдээ юу ч болоод залгаад эсвэл юу ч болсон гэсэн юу ч гэсэн хамгийн түрүүнд холбох хүн би байгаа шүү гэдгээл амар сайн мэдэрч бидрүүлдэг юм шиг санагдчих. Угаасаа хүн хүний чинь хайрын хил нь өөр юм чинь өөрөөр зүйлээр илэрхийлнэ шүү дээ. Тэгэхэд нэг тийм зарим нэг л үгээрээ илэрхийлдэг үйлдэлэрээ ч юм уу янз янз байдаг байхад чи бол за ямар ч үед хажууд чинь шүү гэдгээр л мэдүүлэх хэрэгтэй гэсэн юм байна тий. Тэгэл ер нь бид дөрөв нэг юм өөрсдөө яг бидаж юм хийгээд эхлэнгүүт шал өөрчлөлт юм билээ. Одоо ингээд нэг эмхтэй зангаа жоохон алдчихт юм билээ. Ингээд өөртөө хариуцаа тэнгүүт ялцчихгүй л арай жоохон нэг юм дайчин дуу тэгээд арай өөр байх хэрэгтэй юм шиг санагдаад ирэхгүй. Тэнгүүт яг ингээд дан эмхтэйгээрээ зүгээр л өөртөө кино минь тоглоод явчихсан бол магадгүй юм гоё эмхтэй л мэдээлэл байх л байсан. Тэгэл арай л үний нэгэндээ ингээд хайртай шүү гэж хэлдэг ч юм уу те. Ингээд одоо л бид дөрвийн танд ямар ч тийм байх. Гараа тэгж хэлэх бол гайхаад үгүй яагаад гам бэ зүгээр үү гэдэг. Бараг хамтдаа нөгөө нэг хал үзчтэй халуун чулуу долоосон гэдэг шиг яг тэгж явж байгаа болохоор тий. За тэгэж арай ч чулуу долоо өгөө нэ. Тэр чинь яг энэ долоо гэж. Тэгээд одоо ингээд найзуудаараа ингээд юу яаж та анхаад за Свис тахта ч юм уу найзууд ангийн охтууд байсан бол ингээд сүүлд ингээд хамтран ажиллахсаг бол хамт олон болчихж байгаа шүү дээ. Ингээд ажил ороод ирж дээ. Тэр дунд чинь бизнес хариуцлага мөнгө ороод ирж ирж дээ. Тэнгүүт яг энэ юуг одоо ингээд дунд нь янз янз ингээд шалгуурыг даваал тий улам ойлголцох юм гарч ирж. Тэнгүүт яг та хэдэг бас өдийг хөргсөн. Тэр бүх одоо шалгууруудыг давхад гаргасан зүйл гэж юу. Аль болох нэгнийгээ тийм нэг алдчихгүй байх юмсан л гэсэн сэтгэл байд юм болов. Тэгээд ингээд нэг юм нэг нь жоохон уурлаа гэхэд нөгөөтөндөө за ингэчий те. За ингэчлээдээ тэгчлээдээ за уучлаарай. За эсвэл одоо ингээд энэ дээр тэгсэн юм уу. Тэгвэл хилээчтэй ийм болж штэ гэж. Тэгээд тэг юм гайгүй тэгэл нөө энийг бол тэгтээ айгүй олон газар хэлсэн л дээ. Одоо хэлхээс бүр залхаж байна. Юу юм бэ? Юу. Нэг найзууд ажил гэж байгаа шүү дээ. Тэнгүүт нэг найзуудаараа хэрэлдвэл ажлаа бодоод эвлэрчдэг. Ажлаасаа олж хэрэлдвэл найзаа бодоод найзууд ахтай эвлэрчдэг юм уу. Ингээл ажлын үед ингээд бид хоёр ингээд хэрэлдлээч гэсэн. Одоо ингээд за өдөр тэгэл зүгээр л ажиллаа л ярьжсэн шүү дээ. Одоо ингээд зүгээр гоё найзууд хоёулаа найзууд үсттэй гэж шүгэлтэй ингээд тэгээд эвлэрчдэг. Найзуудаараа хэрэлдэх юм бол тэгээд ажил дээр очиод энийг хиймээ гэл ингээд жоохон нэг ингээд тэгсэн чинь зүгээр л харьцаач мэрцаач гээл тэгээд эвлэрчдэг тийм. Тэр маань бас айгуу удаа байлгаж байгаа юм болов? Хаан за. Гэвчээ. За бичээд ав юу гэсэн бэ сая гэж. Тгүй гэж. Бид нар ч айгуу хэцүү шүү дээ. Тэр чи одоо 17 жил нэзэж шүү дээ. Тэгсэн одоо л хэрэлдээ лээ тий. Тэг хэрүүлт хүмүүсээс алдсан шүү дээ. Хэрэлдээд байгаа л байдаг тэгээд. Бас тэгээд одоо бид нар чи сүүлийн зүйлээ хамт ажиллаж үзэж байна. Бас гайгүй байна. Ядаргаад. Гэтэ бас яг Хэрэлдэх ч өөрөө бас зөв эрүүл харилцаа статичтай амар улаан шугамд авахгүй юм бол тийм шүү дээ. Яг ч хэрэлдэхгүй л байгаа л да. Ер нь бол би нэг ойлгох бас төвшин шүү дээ. Харин тий. За ингээ асуултууд маань дууслаа. Азаг асуулт баг дууслаа. Тий. За тэгвэл яроолын хүндэргүү дээ. Камера удаа шидүүлээ сахар хэвчүүлээ. Араа гэж. За баярлаа. За баярлаа. За өнөөдөр надад гоё эргэлт ирлээ. Тэгээд ер нь эргэлт ирэх агуу гоё байдаг. Өөрөө төрж үзээгүй бол энийг сайн мэддгүй юм байлээ. Тэгээд тийм болохоор одоо ингээд та магадгүй ингээд төрөөгөө хүүхдгүй байгаа л хүүхдтэй найз дээрээ нэг ч гэсэн удаа очиод гоё эргээрээ нэг өдрийг хамтдаа гоё өнгөрүүлээрээ амар гоё ингээд баярлдээ шүү. Яг үнэнгээсээ тэгээд тийм болохоор гоё нэг гэсэн сэтгэлээр нийтээ очиод нэг өдрийг гоё аз жаргалтай өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Тэгээд эргэлт сайхан байлаа. Баярлалаа.